За сайн байцгаана уу? Саран зэмэгтэй подкастын тэргуун дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарт маань дотоод оршихуй гайхамшиг төвийн үүсгэн байгуулагч Нэмэн багш маань оролцож байна. За багштай болоод подкастыг сонсож байгаа бүсгүйчүүддээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд урилгын маань хүлээж аваад подкастт маань оролцож байгаадаас талархал илэрхийлье. За маш их баярлалаа. Энэхүү подкастыг зорин сонсоод сууж байгаа бүхэл хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд бид подкаст ерөнхийдөө бол аль болох та бүхнийг өөрийгөө олж таниад за тэгээд тэр өөрийнхөө олж таньсан тэр гоё мөн чанараа цаашдаа яаж тоордож, усалж, дэлгэрүүлж гоё байхын те маш олон талаас гоё хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө, туршлагыг өгье гэж бодож байна. Тэгэхээр энэхүү подкастыг сонсож байгаа хүмүүс маань заавал эмэгтэй хүмүүс байх шаардлагагүй. Эрэгтэй хүмүүс ч гэсэн сонсоод за хажуудаага хайртай эмэгтэйгээ яаж хайрлах юм, яаж ойлгох юм. За магадгүй ганц бие хүмүүс маань ямар эмэгтэйг сонгох нь одоо зөв юм бэ гэдэг ч юм уу. Олон талаараа та бүхэнд маш хүртээмжтэй байх учраас шимтэн сонсгорой гэж хүсмээр байна. Тэгээд подкастнда ирсэн заанадаа бас маш баярлалаа. Тэгээд заанаа маань маш гоё хүчирхэг, дайчин, өөрийнхөө бүхнийг чадсан. Нөгөө талаараа маш эмэгтэйлэг, уян хатан өөрийнхөө эмэгтэйлэг гоё мөн чанарыг гаргаж өөртөө өгсөн бүхнээ татаж чаддаг юм гоё эмэгтэй шүү гэдгийг юм хэлмээр байна. Баярлалаа багштай. Тэгээ бас миний подкастын маань тоож оролцож байгаа. Тэгээ талархал илэрхийлье. Багшаасаа сурах зүйл их байгаа. Тэгээ өнөөдөр сонсож байгаа бүсгүйчүүдтэйгээ одоо залуучуудтайгаа бүхэл хүмүүстэй би бас хамтдаа багшаасаа суралцсан гэдэгт бол итгэлтэй байгаа. Эмэгтэй хүмүүст нэг за ер нь бол хүн бүрт заавал эмэгтэй гэж тодтоод яг өөрийн хүссэн бүхнээ өөртөө одоо яг манай подкастын нэрээр нэрлэгдсэнчлэн татдаг юм уйдас юм шинж чанар энерги байдаг гэдэг юм билээ. Тэгээд энэ энерги нь бүрэн дүүрэн байгаад ирэхээрээ бүхэл хэсүүл бүтэмжтэй сайхан болдог гэж болол нэлээд сонсч ирсэн. Тэгээ бас амьдралдаа хэрэгжүүлээд өөрөө одоо бас мэдэрчээсэн хүний хувьд байдаг шүү гэж бас хэлмээр байна. Тэгээд намайг магтсан багштай бас баярлалаа. Тааны ч гэсэн маш олон үрээчүүдийг яг энэ сорон зэмэгтэй болох гээд явж байгаа мундаг хүчирхэг дайчин эмэгтэй шүү гэж хэлмээр байна. Тэгээд тэргүүн асуултаа асууя. Таны бодлоор сорон зэмэгтэй гэж яг ямар эмэгтэйг одоо хэлдэм болоо? За ерөөдөө сорон зэмэгтэй гэж юу вэ гэдгээс өмнө эхлээд эмэгтэй хүн гэж юу юм, яг эмэгтэй энерги гэж юу юм гэдэг талаас нь тодорхой хэмжээнд хариулт зүгээр юм болов уу гэж бодлоо. Ер нь бол эмэгтэй энерги гэдгийг та яагаад мэдэх ёстой юм бэ гэхээр амьдралдаа та хэн баймар байгаа юм те эмэгтэй энерги гэдэг юм маань шал өөр зүйлээдэг буюу жишээ нь бид нар эмэгтэй хүн маш гоё зөөлөн, бусдыг халамжилсан, хайрлсан, аргацсан, хэлсэн, тэ гоё сайхнаа мэдэрсэн, ер нь энэ амьдралд өнгө будган болсон тийм гоё одоо энерги байгаа байхгүй. Гэтэл бидний амьдралдаа эмэгтэй энерги гэдгийг алдаад эхэлдэг. За эмэгтэй энерги алдагдаад ирэхээр яаж юм бэ гэхээр маш иршүүд энерги гараад хитрхи дайчин тэ ингээ бүгдийг ингээ завхарсан аюу гэх юм тийм нэг өөрөөсөө эмэгтэй энергисэн хальсан энерги гаргаж эхэлдэг. Энэ үед юу болдго юм бэ гэхээр та өөргөө эмэгтэйлэг гой сайхнаа мэдэрч эхлэхээ болно. Дээрэс нь бусдаас хайр, халамж, гой зүйлийг одоо өөрөө авч чадхаа болж эхэлдэг, хүмүүст ойлгохоо болж эхэлдэг. Тэгэхээр нэгсэндээ эрэгтэй хүн ерөөсөө эмэгтэйлэг энергиийг татагддаг. Эрэгтэй ийм гоё хүчирхэг энергитэй. За хамгийн эхлээд эмэгтэй хүний одоо тэр хүслээс эхлэе л доо. Эмэгтэй хүн биш тэ маш гоё амьдралыг авсан дайчин тэ ингээд зорьсон юмныхаа хойноос явж чаддаг, эмэгтэйгээ хангаж хайрлаж чаддаг. Ер нь амьдралаа ингээд бүрэн авч явж чаддаг түшигтэй тэр хүний хажууд байхад л бүрэн дүүрэн болсон мэдрэмжийг авахыг хүсдэг эрэгтэй найзууд авахыг хүсдэг тийм ээ. Түүнээс үүдгийн царай ч юм уу одоо зарим нэг зүйл яг үнэндээ амьдрал гараад ирэхээр чухал биш болчдөг штэ. Тэр чинь төр зүрийн зүйл болоод тэр хүний хандлага, тэр хүний зорилго эмэгтэй хүний авч явж байгаа байдал нь чухал болчдөг байхгүй. Гэтэл тэр бидний хүсэж байгаа гой сайхан эрэгтэй хүн чинь хаана нэг юм бэ? Ямар эмэгтэй хүн хүсдэг юм бэхээр эмэгтэйлэг энергитэй эмэгтэй хүн хүсдэг байхгүй. Эмэгтэйлэг энергитэй эмэгтэй хүн хаана нэг юм бэхээр хүн болгон байгаа хүн болгоны дотор байгаа. Тэр энергийг бид нар сэрээгээд тэр энергийг бид нар гаргаж ирэх гэдэг гэсэн.
Гэтэл бид нар яг нөгөө ингээд эргэтэл өвчтэй энерги гаргаад ирдэг. За тэгээд тэр энерги ингээд ихэвчлэн за яг ингээд жоохон шулах байлгээд сул дорой эргэтэй хүмүүс тэр энергит татагддаг заяа. Яг эргэтэй хүнд ч гэсэн тэр эмгтэй энерги байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгсэн тэр гоё юм хүчтэй энерги алдаад ирлээ эмгтэйлэг энерги рүү орж эхэлнэ. За тэр энерги давгаа эргэтэй яах юм гэхээр хүчтэй эмгтэйлэг энергитэй эмгтэй өндөр явдаг хамна штэ. Тэгээд ингээ яваад тэгэхээр юу болох вэ? За эмгтэй хүн нь амьдралаа авч явдаг, эргэтэй нэмэгтэйлэг одоо мөн чанарлага ордог, ийм амьдрал бий болно. Ийм амьдрал эцэстээ юун төрөд өгөхөөр эргэтэй хүн гэдгийг мэдхээ болно, эмгтэй хүн эмгтэй болно. Эхлээд яг ямар гоё хүчтэй эмгтэй вэ? Ямар гоё хайрцагтай эмгтэй вэ? Тэр гоё энергитэнд татагдчихад явандаа ингээд өөрөө эргэтэй хүчтэй тэр гоё ингээд бардам хүчтэй зан чанараа мэдрэхгүй яваад ирэхээр эргэтэй хүн өөрөө голсон, болгогдсон муухай мэдрэмжийг аваад эхэлдэг. Эмгтэй хүн захирсан, зандарсан юмыг ингээд оруулаад эхэлдэг. Тэгэхээр ингээд амьдрал ерөөдөө маш юм балансгүй тэнцвэрээ алдаж байна тий. Тэгэхээр би нэг ингэж сонсч ирсэн. Анх төрөхдөө эргэтэй эмгтэй энерги хүн болгонд хамтдан төрдөг. Та энэ талаар юу гэж боддог вэ? Яг одоо эмгтэй хүнд ч гэсэн эргэтэй энерги, эргэтэй хүнд ч гэсэн эмгтэй энерги ингээд хамтдан төрдөг гэд бас нэг юу сонсч ирсэн юм байна. Тийм, ер нь аль тийм. Энийг бол ингээ хоёр талаас нь ярьж болж байгаа юм. За, арай нэг жоохон өөрөө бас ингээд те психологийн багш гэдэг утгаар арай энэ одоо сүнслэг талын утгаар яриулаад хүний олон төрлийн амьдрал гэж байгаа тийм. Нэг байсан байд ямар мөн чанартай байсан тэрийг бас тодорхой хэмжээнд тээж төрдөг. За тэр төдөө хүн нөгөө гений авч төрдөг буюу ээж аваад мөхсөөнийхаа тэр мөн чанар генийг аваад төрчдөг штэ. Ээж аав нь ч юм уу те за магадгүй ээж нь амьдралдаа юм хүчтэй эмэгтэй гэр бүлээ захирдаг гэр бүлийнхаа ноён нуруунд байгаад ирсэн бол яг тийм одоо хүн болж өсөж хөгжөө тэр генийг нь авах гэдэг. Яг өгөхөд тэр чинь төсөнд нь байгаа. Тэгээд тэр насны амьдралуудын мөн чанар юунд өгөхөөр даалт хумсарт байгаа. За ингээд энэ даалт хумсарт байгаа бие болон генэнд байгаа бие ер нь бол ингээд халилтаад хүн болж ингээд ирнэ. За тэр мөн чанарууд маань өөрчлөгдөж болох үгүй болно. Яг гэхээр за тэр гентэйгээ ирсэн ч гэсэн энэ амьдрал бид нар ингээд яг мэдээ нэгээд анхны харж байгаа мэдэрч байгаа бүхнээсээ амьдралыг хариуцлагыг бий болгоод за амьдрал бол ийм юм байна, хүн бол ийм юм байна, эмгтэй хүн гэдэг юм байна, эрэгтэй хүн гэдэг юм байна гэсэн ойлголтыг бид нар аваад төрчдөг. За тийм багасаа магадгүй ингээд даав ингээд өсчлөө эмгтэй хүн тэгэнгүүт эрэгтэй хүнийг хэрхэн хайрлуулах, эрэгтэй хүнийг хэрхэн ойлгох гэдэг юм ингээд мэдгүй өссөн. Тэгээд магадгүй ингээд эрэгтэй хүнтэй суугаад ингэнгүүт яаж эрэгтэй хүнийг хайрлахаа мэдгүй, яаж хайрлуулахаа мэдгүй тэр хүнээс бүрэн хамааралтай болчдөг. Хайр мэдрээгүй гинт хайрыг мэдрэхгүй бүрэн хамааралтай болчдөг. Тэгвэл хайрлуулж чадахгүй ингээд явсаар байгаад өөрөөсөө ингээд түлхчихдэг. Тэгэхээр яг бид нар ингээд энэ амьдралд ирээд төрөхөд ямар мэдээллийг өөртөө авч ийн гэдэг маш чухал. Гэхдээ энийг заримдаа бид нар өөрсдөө шийдэж чадахгүй нөлөөлөл авахгүй. Тэгэхээр энэ нөлөөллийг бид нар яаж өрөөхөд болон эргэн тойрон болон орчиндөө бид нар нөлөөлж чадах юм бэ гэхээр тэрийг өрөлдсүүлж ийм юм байдгийг шүү, тийм юм байдгийг шүү гэдэг тэр гол мэдээллийг бид нар хангаж чадчихвэл заавал хүн яах ёстой гэдэг тэр амьдралын заавал тийм юмар бид нар ингээд өгөхгүй байх шаардлагагүй болчихно. Яа бид нар тэрийг шийдэхгүй. Тэр чинь бидний заяагдсан зүйл, заяагдсан зүйлээ харин өөрчилж чадах хүн нь та гэдэл болох хэрэгтэй. Түүнээс бид нар амьдралдаа готраад ч юм уу, за би ингэж л төрсөн, намайг бага хахад ийм л амьдрал байсан, би ингэж л амьдрна гэд өөртөө итгэлгүй амьдраад амьдралдаа хичээхгүй байна гэдэг нь тухайн хүний 100% одоо сул тал болчдөг гэсэн. Өөртөө өсгсөн сул тал гэсэн. Яг зөв. Тэгэхээр сая багш маань хэллээ. Яг цаанаасаа одоо ингээд бүтэн амьдралынхаа туршид дэлгэц бүтэн амьдрал гэсэн юм байхгүй гэдэг. Тэгэхээр энэ подкастыг маань сонсож байгаа та нар манд бас азтай байна. Учир нь манай одоо багш маань өнөөдөр та нартай зориулаад хэрхэн яаж одоо энэ амьдралын балансыг тэнцвэржүүлэх юм те яг түрүүний хэлсэнчлэн энэ талаар бас зөвлөгөө өгөх гэж байгаа. Би бас өөрөө суралцсан гэж бодож байгаа. Тийм болохоор дахиад нэг багшаас асуумаар юм л та. Яг ингээд түрүүний хэлсэнчлэн амьдралынхаа балансыг тэнцвэртэй бариад тэнцвэржүүлээ. Тэр нэг цорон зэмэгтэй байхын тулд эмэгтэй хүн яг хийх ихний алхамч гэх юм уу те юу байдаг юм болоо.
За маш чухал гоё асуулт байна. Яагаад гэхээр хамгийн үндсэн суурийг бид нар сайн ойлгочвол дараагийн алтмууд нь ойлгомжтой болчдөг. За энэ дээр хамгийн ихэвчлэн бидний ойлгох шаардлагатай нэн төрөнд тавих зүйл юу гэхээр энэ оршуугаа ойлгох гэдэг юм орж ирнэ. За ингээр хэлвэл бид нар энэ оршууд амьдарч байгаа. Бид нар ямар нэгэн зүйлд харьяалагдж байна тийм ээ. За гэр бүлд орохоор бид нар эхнэр ч юм уу хүүхэд ч юм уу ингээд тодорхой нэр зүйлд харьяалагддаг, дүүрэг бол дүүрэгтэй харьяалагддаг, эх орон бол эх орондоо харьяалагддаг гэдэг шиг. Тэгээд тэрнийхээ хуулинд захирагддаг бид нар Монгол улсын хуулинд захирагддагтай адилхан оршин ертөнцийн өөрийн гэсэн хуультай, өөрийн гэсэн бид нар тэрний дагуу амьдардаг. Гэтэл бид нар энэ оршин хууль яаж үйлчлээд байна, оршин яаж явагдаад байна гэдгийг мэдэхгүй жиж бид нар яг ингээд өөрөө хороо амьдраад ирэхээр маш их алддаг л гэсэн. За тэгэхээр бүр ганцхан одоо хамгийн чухал зүйл бол та амьдралд юу өгнө түүнийг авдаг гэдгийг л ойлгох хэрэгтэй буюу та юу бодно, юу хэлнэ, юу хийн, юу сэтгэнэ энэ бүхэн чинь та оршууд өгж байгаа зүйл. Оршун хувьд бид нар юу вэ? Маш жижигхэн зүйл байгаа шүү дээ харагдаж мэддэггүй. Тэгэхээр оршун өөрөө маш хязгааргүй том бидний төсөөлж чадахгүй зүйл. Тэгэхээр бидний ингэж жижигхэн өгсөн зүйлийг хэд дахин үржүүлэл бидэрт өгчдөг гэсэн үг. Тэгэнгүүт бид нар энийг бүр ерөөсөө хүн архинасаа зүрх сэтгэлээсээ авч хийж болохгүй дүрм юм байна. Тэгэхээр энэ хуулийг ингээд бид нар мэдрээд бид нар юу бодно, юу хайрлна, юу сэтгэнэ тэрийг аав. Тэгэхээр миний амьдрал муухай байна. Би хайрлагдах эрхгүй хүн. Би зовж ийн. Намайг хинж ойлгохгүй гэдэг л тэрийг хэд дахин үржүүлээд тэр энергийг та өөртөө авна буюу энергийг дуудана. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр хүн өөрөө ойлгох хэрэгтэй, оршин ертөнцийг ойлгох хэрэгтэй, өөрийгөө хайрлах хэрэгтэй гэсэн. Та үнэхээр энэ амьдралаас бид нар яг юу хүсэж байгаа юм бэ? Хайрыг хүсэж байна шүү дээ. Над жаргалыг хүсэж байна. Амар амгалан байна. Тайван, тухтай, гоё юмыг хүсэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүсэж байгаа зүйлийг бид нар авахын төлөө эхлээд өөртөө тэгж хандах хэрэгтэй. Та өөртөө яаж хандна? Бүх зүйл тань тэгж хандна. Одоо ингээд инженеэр хэлээд өөрийгөө хайрлаж чаддаг, хүнийг л хүн хайрлаж чаддаг байхгүй юу? Сонсож байгаа хүмүүстээ ингээд энгийн жишээнүүд хэлье. За өглөөс ирээд ямар муухай өдөр вэ? Яаж босноо? Ингэж эхлүүл таны өдөр тэр чигээр ингэ. За ингээд тэр чирэг тэр сэтгэл зүгтэйгээр ингээ босоод эргэн тойрныхоо хүмүүстэй сайхан амарсан өглөөний нэмэнд байтугай хурдан бас сэр гэдэг юм уу тийм иймэрхүү хандлага гаргалаа. Өөрийнхөө таагүй мэдрэмжийг бусдад шууд халдаачлаа тий. За босоод нүр хараа угааж ядаад 0 мэл орж ядаа. За ингээ хоол идэх тий. Өглөөний цагаач уухгүйгээр би яах вэ гэснээр эргэн тойрныхоо хүмүүстэй юм хийж өгөөд ч юм тий. Нэгдүгээр эсвэл өөрөө хаа хүм юу ч хамаагүй идэж мэдээл ингээл басан болоогүй мэдээл ингээл яаруу санд руу гараад ингээ гардаг. За энэ юу гэж нөхөр эргэн тойронд байгаа хүмүүс чинь таныг яг тэгж хүндлэнэ. Та өөртөө хайргүй өглөө босоод өөртөө өглөөний цаг маш гоё өглөөний цаг идээд цаг зүг гаргаад эрүүл хаалцдаг бол эргэн тойрны хүмүүс хизээж танд эрүүл гоё хоол өгчээ. Энэ хүний эрүүл гоё хоолын төлөө хичээгээд мөнгө олох хэрэгтэй юм байна ч гэдэг юм уу. Энэ хүний тэр идж байгаа те эмхтэн хүн зүгээр ингээд бодоод үзтээ өглөөс ирээд хамгийн гоёыг бодоод хажууд байгаа хүний үнсээд за сайхан амарсан үгээ нуруугийн сайхан илж өгөөд нүүрэн дээр нь үсээд ингээд гоё хайртаад чимэн юм шүү тийм шүү өрөвхтэй ээж аваа нөхрөө хэнийг ч хийж болно. Магадгүй тийм хүн байхгүй болгоо оршин ертөнцөө хайрлаад, байгалаа хайрлаад, нараа хайрлаад ингээ бүгдийг хайрлаад сэрсэн эмэгтэй энерги ямар ах вэ? Тэр өгж байгаа хүмүүсийн энерги ямар ах вэ? За нэгдүгээрт энэ хүн болвол маш гоё энергитэй хүн байна гэдгийг дахин өгчөж. Хоёрдугаарт эргээгээд танд тэгж хандна гэсэн үг. Эргэн тойрны хүмүүс чинь. За бослоо цайгаа уулаа эхлээд ингээд гэр бүлийнхэн дайж болно. Эхлээд өөртөө магадгүй ингээд бэлдэж болно. Тэр хамаагүй өөртөө бэлдээд маш гоё ширээд за бүр лаамаасаагаад бүр ширээний бүтээлийн хүртэл өөрийнхөө нэрчин хүчийг сэрээдэг одоо мөнгөтэй тий. Тэгэл ингээд орчноо гоё олгоол. Тэгээд нэг сексигээд ингээд яахгүй гоё хувцас өмсцэн гоё ингээд суудсан энерги ингээд гоё за гоё твшгэн суудсан тий. Ингээд маш гоё юм ихтэй хоолоо маш гоё бэлдсэн. За тэр чимхлүүр дээр нь анхаарсан. Ингээд маш
гоё амтрахын идээд ингээд гоё тамшаалаад тэр хоолыг бүрэн мэдрээд ямар гоё юм бэ гэд бүр ингэж идээд сууж байгаа эмэгтэйг харсан нөхөр нь эргэн тойрны хүмүүс нь ямар ах вэ? Яг тэр хүнд тэр байдлыг ингээ хараа сууж явах юмсан за ажил яах вэ те магадгүй тэр идж байгаа дүр төрхийг харахын тулд илүү эрт сэрэх тэр дүр төрхийг харахын тулд ингээ хамт хооллохыг хүсэх тэр дүр төрхийг харахын тулд хамт эрүүл хооллох энэ байдлууд эмэгтэй хүнийг өөрөө хайрлуулах эхэлнэ. За тэгээд дээрээсээ гарахтаа өөрөө хаалга онгойлгож гин үү эсвэл тухайн үнээрээ онгойлгуулж гин үү? Тэр хинчиг онгойлгож чадсан шүү дээ. Онгойлгуулж гин гэдэг чинь чухал байхгүй. Тэгээд тэр эрэгтэйгээр ингээд хүүхдэрээ хайртай хүмүүсээр хүндлүүлж эхэлнэ гэсэн үг. Хүндлүүлнэ гэдэг нь одоо давраад ч юм уу ингээд байр суурь эсэлгээд байгаа мөрөөсөө биш хайрлуулж халамжлуулах арга хилж өөрөө ойлгуулж ийн л гэсэн. Тэгвэл энэ хаалгыг онгойлго. Би ийм хоол идэнэ. Өглөө надад хамт сэр тэр эрэгтэй хүн хизээж захирж байгаа өөрийгөө захирж байгаа ийм байдлыг авах маш дургүй байдаг. Ерөөсөө нэг юм ойлгочих хэрэгтэй. Эрэгтэй хүн нэг бол тантай тэмцэлддэг. Тантай одоо ингэж муу сайн эргчин эмгчнээ үздэг. А нэг бол таны төлөө тэмцдэг. Энэ амин шиг гэсэн. Тэгэхээр эрэгтэй хүн угаасаа тийм дайчин одоо тийм ялан дэстэй ингэж гоё кайф уран зэрэг авдаг. Гэтэл тэр та тэмцэлтэд та ингэж эго гаргаад тэгэл эрэгтэй хүн тантай тасан туршдаа тэмцэлдэж танд уур бираа гаргаж дуусах байхгүй юу? Энэ бас гоё ойлголт гарч ирж байна тий. Тэгэхээр ерөөсөө өөрийгөө хайрлах тэр хайраас тэр хайрлуулах хамгаалагдах яг тунгийн тааруулаад тий. Одоо хажуудаа байгаа эрэгтэй хүнтэйгээр тэр одоо юугаа тунгаа тааруулж харьцуулах хамгийн чухал юм байна. Өөрийгөө хайрлах хайр нэг хэрэгэнд өөрийгөө хайрлах хайраас л одоо энэ сорон зэмлэлтэй гэдэг ойлголт бол гарч ирэх юм байна гэдгийг яг маш ингээр маш гоё багш маань бүр ингээд яг нэг голын талаад тий айгүй гоё ойлголтыг өгчлөө гэж бодож байна. Бас баярлалаа. Өсгөөчүүд маань тэгдэг шүү. Жишээ нь би ихээ сайн сонсохдоо нэрээ тийштэй нэрээ яг тэгдэг штэ гэд ингээд сонсчихлаа. За тэгэхээр одоо бид хоёр сая энергийн тухай өөрөө хайрлаад тэгээд тэр зүйлээс ингээд сайхан энерги ялгараад эргэн тойрныхын чинь тийм болно гэд энергийн тухай ярьлаа л да. Тэгээд багшаа бас ингээд оролцож байгаа дээр энэ энерги гэдгийг сонсож байгаа одоо хүмүүст маань дэлгэрүүлээд ингээд тайлбарлаад нэг мэдээлэл өгөөч гэж бас хүсмээр байна. Энерги гэдэг бол ерөөсөө бүх зүйл энергигүй зүйл гэж нэгч байхгүй бид нар зүгээр тэр чигээрээ энергид донд оршдог бидний харж байгаа үзэж байгаа бүх зүйл энергитэй энерги бол одоо оршин тогтнох юм боломжгүй л гэсэн. Тэгэхээр юм бүхэн өөрийн гэсэн энергитэй, дүрстэй, төрхтэй байдаг байхна. Тэгэнгუთ тэр энерги бидэрт мэдрэгддэг, зарим хүмүүст бүр харагддаг тий. Тэгэхээр та ishтэй ингээд өөрийн гэсэн ямар нэгэн энергитэй байгаа. Тэр энерги чинь таны амьдралдаа дуудаж байгаа, бий болгож байгаа бүхэн чинь гэсэн. Одоо таны амьдралд юу байна? Тэр чинь таны энерги гэж ойлгож. Тэгэхээр та ямар энергитэй одоо байгаагаа ойлгомоор шүү дээ. Би яг ямар юм бэ? Би ямар энерги? Таны амьдрал яг одоо яаж үргэлжлээд байна? Хүмүүс тантай яаж харьцаад байна? Амьдрал тантай яаж хандаад байна? Тэр чинь таны энерги. Яг ерөөсөө энэ оршин дахиад нэг хууль бол энерги татдаг гэдэг ш. Тэгэнгუთ бид нар банк орлоо. За нэг ажил бүтээх гээд орлоо. За замдаа явахаас эхлээл та яг тэр энергийн дагуу явдаг буюу магадгүй таксинд суухад хамгийн өөрөө та гоё энергитэй бол хамгийн гоё энергитэй таксинд суун заяа. Ямар гоё хүн бэ гэж ингээл эхэлнэ. Тэгээд тэр машин замаар явж явах хүртэл ингээл энэ одоо олон төвчрийн дунд яаж хийж байгаа бол төвчрийг ингээл явцдаг ч юм уу. Тэгээд яг банкнд оронгууд тэр олон хүн дунд яг хамгийн гоё энергитэй өглөө бүр маш гоё эхлүүлсэн тэр одоо тэр тейлер дээр ч юм уу ингээд банкны ажилчин дээр ингээд очиж ч юм уу те. За тэгээд тэрнээс гараад яг тэр ажил нь ингээд сансан сэтгэлчлэн бүтээд гараад за тэгээд нэг дэлгүүр орсон чинь маш гоё худалдагчтай таараад таны ямар гоё сайхнаас чинь ингээд дуудаад ч юм ингээд ерөөсөө алхам бүрчин хүмүүс тантай яаж ярьцж гин таны амьдрал яаж үргэлжлээд байна тэр чинь таны энергийн дагуу болоод байгаа байхгүй. Тэгвэл энерги ийм өндөр
одоо ийм тэнцвэртэй байлгахын тулд яг яах ёстой гэдэг юм болоо та ингээ бахан зөвлөгөө өгвөл Одоо ингээл эргээд буцаад өөрөө хайрлах гэдэг юм орчин. тий Ингээл өөрөө хайрлах гэдэг дээр хэдүүлээ юм дахиад нэг жоохон ярилцаад явъя тийм ээ. За өөрөө хайрлах гэж яг юу яриад байгаа юм? Тэгээд эргэн тойрны хүмүүсээ хайрлна гэж юу яриад байгаа юм бэ гэхээр өөрөө хайрлна гэдэг бол хоёр талтай. Нэгдүгээр за арга чанар буюу яг махан биеийн төвшөнд бид нэр өөрөө яаж хайрлах. За дээрэс нь одоо арай сүнслэг чанарт буюу бид нар оюун санаа, сүнслэг, энергийн хувьд өөрөө яаж хайрлах гэдэг хоёр одоо талын ойлголтууд орж ирнэ. Бүх юм хоёр талтай тийм ээ. За махан биеийн хувьд нэгдүгээрт өөрөө яаж хайрлах вэ гэхээр нөгөө нэг өглөө яаж босоод өдрийг яаж дуусгах хүртэл бүх процесс орно. Өглөө бид нар ингээд эхлүүлээд бүх процессыг явуулж байхдаа хамгийн түрүүнд өөрөө та өнөөдөр хэн байх вэ гэдгээ шийдэхээс эхэлнэ гэсэн үг. Би өнөөдөр ямар хүн байх юм, би өнөөдөр хэн байх юм гэдгээс эхэлнэ. За тэгээд өдрийн туршид та өөртөө яаж ямар хандлага гаргаж ийн тэр чинь та өөрөө харилцаж байгаа хамгийн ихний процесс. Хоёрдугаар та өөртөө юуг хэрэгжилж ийн тэр чинь та өөртөө одоо гаргаж байгаа хамгийн чухал процесс. Та өөртөө хамгийн гоё хүнсийг авдаг, өөртөө одоо магадгүй те хамгийн гоё хувцас сундрыг авдаг, өөртөө байж болох хамгийн гоё зүйлийг хэрэгжилдэг. Үйлчлүүлж байгаа газар нь хамгийн гоё газраар үйлчлүүлдэг, нийлж байгаа найз нөхд нь хамгийн гоё найз нөхдөдтэй байдаг, хамгийн гоё газар ажилладаг, хамгийн гоё юм шилж сонгож уншдаг. Ийм бэжиж та өөрхөн хил хязгаарыг мэдэж эхэлнэ. За хил хязгаар гэдэг юм орж ирж байна тийм. Хил хязгаараа мэдгүй болвол тантай юу ч таны хил хязгаарыг давна. Хүн ч хүн бос ч. Нэгсэндээ би ийм хүн гэдгийг та мэддэг, би ийм юм хийдэг, би ингэдэг тэгдэг, би ийм энергитэй, би ийм үнцэнтэй, энэ амьдралын зорилго юм. Би ийм алсын хараатай, би ийм юм эдэлж хэрэгэлдэг, би бол ийм хүн гэдгийг мэдсэн хүнд яадаг вөхөр хүмүүс яг тэгж ханддаг. Жишээлбэл та өштэй ингээд хүн нь одоо таныг за ингээд нэг хүнтэй уулзлаа. Яна би таргалч ч юу, яна би турч ч юу, би царим юу, миний энэ цохиж ч юу гэд эхлэл та нэгсэндээ тэр хүмүүст өөрийгөө доромжлуулах боломжийг олгож байгаа гэсэн. Ингээд хүмүүс таныг шүүж эхэлнэ. Оролцоо талдч гэсэн гоё байна, муухай байна, ингэ тэгээ таныг захирч. Тэгэхээр та өөрөө ингээ хүмүүсээс гоё мөсөд байдаг хэрнээ өөртөө ингээд өөрийгөө доромжлуулах, өөрийнхөө одоо хил хязгаарыг давуулах боломжийг олгочоод хүмүүсээс гоё сайхан мөсөх хэрэггүй байхгүй. Хин дуртай нь таны орон зай таалддаг, хин дуртай нь таныг доромжилдог, хин дуртай нь таныг муулдаг, тийм болгочдөг гэсэн хүн өөрөө. Тэгэхээр миний хувьд яадаг вөхөр би эргэн тойронд ч юм уу ингээд одоо байгаа хүмүүстэй өөрөө яаж айлгуулдаг вөхөр хин зүгээр миний тухай биш шүү дээ. Хин нэгний тухай муулах чагаа. Эсвэл хин нэгний тухай амьдралыг одоо ярих чахад би битгий тэгжээ. Энэ бол тэр хүний амьдралаа. Шууд ингээд дундуур нь таслан зогсоочдөг. Тэр нэрийн ингэсэн байлээ шүү дээ. Гэхдээ тэр хүний амьдрал шүү дээ. Тэр хүний явж байгаа зам, тэр хүний амьдрал өөр. Чи тэрнийг шүүгээд чи энийг ингээд чиний амьдрал өөрчлөгдөхгүй, миний амьдрал өөрчлөгдөхгүй. Эргээгээ тэр хүний амьдралыг шүүж дүнснээр бид хоёр өөрсдөө ямар завтай, ямар арчаагүй хүний мууг ингээ хараа сууж идэг те. Хүний мууны тухай ярьж идэг ийм муухай сэтгэлээтэй байгаагаа л бид хоёр өөрсдөө баталж байгаа гэсэн үг ээ. Гэдгийг ингээд маш сайн ойлгуулгаад өгчхөөр нэг удаа ойлгуулна, хоёр удаа ойлгуулна, гурав дахь удаа ойлгуулна. Тэгвэл гурав дахь удаагаас энэ хүний хажууд хизээж хүнийг муулж болтгоо, энэ хүний хажууд хизээж би муухай үг хэлж болохгүй, энэ хүний хажууд хизээж би бохир зан гаргаж болохгүй, энэ хүний хажууд би хизээж одоо гэдгийг тэр таагүй байдлыг гаргаж болохгүй гэдгийг ойлгодог. Үнэхээр тэр хүн тэгж чадахгүй бол тэр хүний зайгаа барьчих хэрэгтэй. Тэр хүн хичнээн чухал юм байсан хамаагүй. Тэгжиж энэ хүн таны төлөө тэмцэж, тантай хамтайхан төлөө тэмцэж, таныг ойлгохын төлөө өөрчлөгдөж, гоёор өөрчлөгдөж, гоёор нөлөөлөгдөж эхэлнэ. Тэгэл одоо юу гэдгийг та яг өөрөө ингээд тухайн хүнтэй харилцаж байхдаа яг нүдрүү нь хардаг, тэр хүний гоё сайхныг хэлдэг, чадахгүй байсан ч гэсэн заа юу. Одоо яг юм чадсан, болцсон юм шиг хэлдэг. Магадгүй одоо чи авахд өнөөдөр заана тий өөртөө ингээд жоохон ихтгэлгүй босоод ирсэн. За өөрхөн ямар нэг юмда одоо дурамжхан байдаг бол би өнөөдөр хамгийн түрүүнд тэрийг нь магтаад энэ чинь бол ерөөсөө чиний байглаас өгсөн хамгийн гоё зүйл. Хин хүн бүрд заягдаад байдаггүй. Ийм зүйлтэй ирсэн чинь чиний
магадгүй ойлгож ухаарах хэвээр тэгээд тэрийг өнгөлөж тордох хэвээр хүн болгон өөр юм биш үү? Хүн болгон тэр байгаа сонин содон зүйлээрээ хаалагдах эрхтэй юм биш үү гэдгийг одоо ойлгогдох хамгийн чухал үнэт зүйл чинь ээ. Энд чинь чамаа маш үзэсгэлэнтэй харагдуулж байна. Маш гоё харагдуулж байна. Чи үнэхээр гоё байна гэд бүрчлээсээ удлаа биш нүдрөө нь хараад магтаад ингээ гоё сайхныг хилээд тахаар тэр хүн яадаг вөхөр өөртөө ихтэй болдог. Олон дахин сонсоод тахаар даалт хумсартанд суудаг байхгүй. Гэтэл даалт хумсар гэдэг зүйл хамгийн хэцүү. Одоо жишээлбэл хүүхэд байхаас нь эхлүүлээд ээж аав нэрийн тойрны хүмүүс нь чи чадахгүй, чи залах уу, чи одоо аавыгаа дүүрээсэн, чи тэрийгээ дүүрээсэн, чи бол ийм тийм гэн ингээд хилээд тахаар даалт хумсар зүгээр яхаа ингээл бидний тарих ч юм уу те би ийм хүн биш шүү гэж бодчихсон ч гэсэн юуг хамгийн сонсон, юуг хамгийн харна, юуг хамгийн хэлнэ тэр бүхнийгаа ингээд даалт хумсар би тийм хүн гэд програмчлагдаад өөрөөсөө тийм энергийг ялгаруулсан энергийг хүн татчих ийдэг. Тэгэн гут одоо нөгөө нэг өглөө сэрийн гут нь чи бол энэ хороогийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй. Чи том болоод ерөнхийлөгч болно ч гэдэг юм уу. Чи том болоод хамгийн хайрлагдсан болно. Чи том болоод эргэн тойрныгоо эргэн тойрондоо тусалсан тийм хүн болно ч гэдэг юм уу. Чи үнэхээр гоё нэрхтэй. Миний охины, миний хүүхдийн ажил үйлс үнэхээр бүтнийг нэг өөр хүүхдээ хайжууд хүмүүсээ ингээ хайрлаад өрөөгөө тахаад тэр хүн даалт хумсарт би угаасаа тийм хүн гэдэг ойлголт суудаг. Тэгээд тэр ойлголт даалт хумсараас тэр энергийг гаргадаг. бид нар тийм энерги ауратай болдог. Тэр аура энергийг бид нар амьдралдаа дууддаг байхгүй. Ерөөсөө л ийм бид нар өөртөө болон бусдад гаргаж байгаа үг үйлдэлтэй маш гоё зэнзүүртэй юу бодох уу гэдгээс эхлүүлээл та амьдралаа шийдэж байгаа учраас гоё зэнзүүртэй байцгаад ер нь бол хамгийн ихний өөргөө хайрлах, хамгийн ихний өөргөө ойлгох алхмууд эхэлчихнэ. За тэгэл мэдээж хэрэг тэрний дараа бол олон алхмууд байгаа. Бид бас цаанаас асуумаар өөрөө одоо аргын тал дээр яаж хайрлаж гин, бэлэг чанар дээр яаж хайрлаж гин тийм ээ. Тэгэхээр сая таны ярьж байгааг сонссон чинь надад бас яг над дээр тохиолдсон жишээ бүр яг санаанд ороод тэгээд чи угаасаа гоё хөөрхөн гэсэн чи яг таны өгний хүч надад зориулж хэлж байгаа юм шиг сонсогдсон. Тэгэхээр манай подкастыг сонсож байгаа бас бүсгүйчүүдэд маань зориулагдсан юм шиг бас сонсогдож байгаа. Уран зориг ирч хүч өөх байх гэж бодож байгаа. Багштай баярлалаа. Тэгээд яг өөрийнхөө жишээг ярихын тулд би танд ингээ баярлалаа илэрхийлж байгаа. Энэ юу вэ гэхээр би яг нэг юм арсны цайралттай байхгүй юу? Тэгээд цайралтнаас аюу хичээд хүүхэд байхад маань гарчихсан. Тэгэл өөртөө эдийн нэг итгэлгүй байгаад идэг гэсэн. Тэгсэн чинь за ингээд хоёр хүүхэд төрүүлсний дараа арсны цайралт маань бүр ихтэй миний ингээд гараар одоо даалт хэсэгт байдаг байсан бол яг ил гарч ирэхгүй юу. Тэгээд нэг юм нэг үнтэй уулзахаараа би яанаа нэр юм арсны цайралттай гэд өөрөө тэрнээс ичж байгаа болохоор хүмүүс нөгөөхөө ингэж хилээд ингээд яг түрүүний багш ярьсан жишээ шиг ингэж одоо хүннэр өөрийгөө шүүлэх боломжийг олгодог ус. Тэгэнгүүт өө яанаа чиний наадах чинь ингээл эхлэн. Тэгэхээр ингээл дахиад өөртөө итгэх итгэл маань ингээд нуурч ундаг байсан. Тэгсэн чинь нэг пэйж хуудсагталж эхэллээ. Заана тамирлага хөтлөж эхлээд тэгээд өөрийгөө би хамгийн түрүүнд өөр дээрээ ажиллах хэрэгтэй байна. Би өөрийгөө ялан дийлэх хэрэгтэй байна гэж бодсон учраас би нэг нарийн мөртэй дандаа юм мөр гарсан. Миний хоёр сугны хэсгийг аюул цайралттай байдаг учраас мөр гарсан нарийн мөртэй юм ингээд өмсдөг болвоо. Бичлэгэн дээрээ өмсөөд ингээд бичлэг хийгээд тэрийгэ хүмүүсээс нуухгүй. За би ийм арсны цайралттай шүү. Тийм учраас одоо би өөрийгөө ялан дийлэхийн тулд би ийм хөвц өмсөн шүү гэдэг ингээд би эндээ ингээд дуртай хайртай учраас та нар маань намайг битгий шүүгээрээ ойлгоорой гэд хэлсэн чинь эсрэгээрээ бас буцаад хүмүүс надад зүгээрээ чи ингээ гоё байна гэд ингээ ерөөлийн өгнөд хайрлаж эхлээд энд нь би өөрөө ингээд айгүй гоё услагдаад одоо ингээ 2 жил өнгөрцөн байна. 2 жилийн хугацаанд энэ арсны цайралт бол яг л миний нэг хэсэг шиг надад байгаа бүр цаанаасаа надад хайрлагдсан бүр юм завуу тал болгож өгсөн юм шиг бүр ингэж санагддаг болсон. Тэгээд зоны үйлрэл бол надад хамгийн хэцүү үйлрэл байсан. Яагаад тэгэхээр би ингээд нэгэн хувц өмсөд энэ нарийн мөртөө хувц өмсгөр бусдад муухай харагдчихъя гэдэг ингээд ичиж санаа зовдөг байсан бол одоо би зоны үйлрэл дуртай. Яагаад тэгэхээр нэг өөрийгөө ялсан, өөрийгөө хайрлаа сурсан. Яг энэ дээр би өөрийгөө маш сайн хайрлах дээр урлагт суралцсан гэж боддог. Тийм учраас би хинээс жижиггүй хамгийн гол нь ичээд байгаа гол зүйл нь миний дотор байсан юм байлээ. Хинч над дээр тэгж
анхаарал хандуулаг байхад би л юм чинь гэж өөрийгөө ингэж хурааж өөрөө ингэж доошоо дотгошоо ингэж хумигдчихсэн юм байлээ. Тэгэнгүүт одоо би ингэж гадуур гарахтаа аль болох нарийн мөртөө хувцсамсуул, аль болох мөр гарсан хувцсамсууд ингэж алхдаг болсон. Энэ маань бол бүр яг ингэж маш гоё даваа тал болсон гэж боддог. Тэгээ хоёрдугаар тэгэхээр одоо яг өсвийчүүдтэй зориулж хэлмээр байна л да. Яг өөрийнхөө энэ биений нэг хэсэгтээ одоо яна би энэгээр ийм одоо таргам би эндээ ийм бахтай яна би ингэчлээ гэдэг ингийн оронд түүнийгээ яг одоо бит хоёрын ярьж байгаа шиг өөрийгөө хайрлаж эхлэх юм бол яг л нэрээ бос хүнийг ч гэсэн өөртөө татаж тэр өөрийгөө хайрлах хайраас ингэж гарч байгаа тэр гоё энергиэрээ бусдыг ч гэсэн татна. Учир нь хүмүүс наваа бас юм айгуу турхаа гэж ярьдаг л тэгэнгүүт яасан бэ гэхээр турхай хүн чинь нэг юм мөрөн гэдэг юм унжуу юм байдаг байсан. Тэгсэн чи эсэргээрээ би ингээд мөрний дасгал айгуу хийгээд өөрийгөө хайрлаад өөртөө ингээд үн цэм бүтээгээд мөрний дасгалыг хийгээд ирсэн чинь миний мөр ингээд тэрхэн болоо тэгшрээд ирэхгүй юу. Тэгсэн чинь хүмүүс вау ямар гоё мөртэй энэ чи яаж юм болсыг гэд тэгээ энийгээ бусдад ингээд зөвлөдөг боллоо. Өөрийгөө хайрлаж сурчаад бусдад нөгөөхөө бусдыг хайрлах хайрыг одоо ингээд бусдад хүргэж ийн гэсэн үгтэй. За энэ мэтчлэн одоо яг л нэрэ багш маань хэлснээр өөрийгөө хайрлах хайраас нэрэ бүх зүйл хэлт юм байна. Би ясны зарилттай, би монжомөртэй, би юм гэж нүгсэн улцаа өмсөж чадахгүй байх юм бол хинч намайг өө чи юм биш үү хамшиг болох юм гэж бодохгүй байсан одоо байна л да. Тэгээд хичнээн хүн өөрөө мэддэггүй ч гэсэн яг ингэж өөртөө бүр юм зарлага тавьж эхлэх ёстой байна, үйлдэл хийж эхлэх ёстой байна гэдгийг би бас аюу сайн ойлгож суужилаа. Тэгээд одоо дахиж нэг ойлгуулсан тийм нэг гоё мэдрэмж өгсөн багштай бас баярлаа. Бүсгүйчүүдтэй хандаж эхлэхэд битгий өөрийгөө дутуу үнэлээрээ би тийм байна, би юм байна гэд өөрийгөө дутуу үнэлээд суухаас илүү өөртөө нэг зарлага тавиад шууд үйлдэл хийж эхлээрээ гэж бас хэлмээр байна. Өнөөдөр надаа одоо ингээд өглөө босоод за одоо ингээд түрүүн битээр ярьсанчлан босоод ингээд нэх гоёлаа асаагаад бусдыгаа нэх гоё сэрээгээл тэгэнгүүт хүмүүс ингээд шалтгаалт авчиж эхэлдэг байхгүй юу. Надад тийм боломж ахгүй. Яагаад тэгэхээр өчтөр орой би ааж унцсан учраас өнөөдөр би юм хэцүү байх шүү гэдэг юм уу те. Үүнийхээ оронд эхний хэдэн өдөр хичээл зүтгэл гаргаад те ямар гоё өглөө вэ. Одоо жишээ нь би ингээд хүүхдүүдэд яг тэгээс ирээдэг. Миний охоо, миний гүнжээ босоорой. Миний гүнж чинь одоо өнөөдрийг одоо ирч хүчтэй ингэж өнгөрүүлэх миний гүнж чинь тийм юм одоо жишээ нь миний охин зураг гой зурдаг болол тий. Миний охин чинь ингээл зураг хамгийн сайн зурдаг гэсэн нэр хамгийн шилдэг охин шүү гэж охиноос ирээдэг. Хүүгээ болол миний хүү чинь өрөвч нинжин сэтгэлтэй хүчрхэг юм залуу шүү гэж ингээл миний хүү сэрээрээ гэж сэрэхээр хүүхдүүдийн маань буцаад өөрсдийгөө одоо үнэлэх үнэлэмж нь миний хэлж байгаа үгнээс айгүйх хамаардаг. Одоо яг тэгж санагддаг учраас хүүхдүүдтэй айгүй гоё мөрмийн үг хэлэх дуртай. Хүүхдүүд ч гэсэн одоо яг түрүүн багш маань нэг юм хаалга онгойлгох жишээ авч ирсэн шүү дээ. Тэгээд албаар ингэж онгойлгохгүй ч гэсэн маань бүр одоо миний өмнөргүйгээд одоо хаалга маань өргөж онгойлгож өгдөг ч гэдэг юм уу тий. Энэ мэдчлэн яг дүгнэхтэй яг арга бэлэг хоёр маань тэнцэх хүн байгаа юм байна даа л гэж багшийнхаа ярианаас зөвлөгөөнөөс бас өөр төрлийн тийм дүгнэлт хийгээд суужилаа. Тэгээд бит хоёрын подкастыг сонсож байгаа бүсгүйчүүд маань ч гэсэн ярианаас маань дүгнэлт хийгээд авах ихе ухаанаар хандаад бас амьдралдаа өөрчлөлт авчирна гэдэгт бол би итгэлтэй байна. За маш баярлалаа. Манайхаа ярьсан юм дээр ингээд одоо нэмэлтээр ярихад нөгөө сул тал гэж бодоод байгаа юм аа зүгээр л бид нар өөрсдийн маань л тэр одоо бодлохгүй юу. Хүн чинь ерөөсөө тийм төвс гэдэг одоо ойлголт ер нь бол байх боломжгүй. Төвс гэдгийг одоо хинж гаргацсан хинж ойлголтын зүгээр л бид нар одоо нийгмийн жишгийн дагуу хүмүүсээ гарч байгаа хүмүүс юу гоё гэж хэлнэ тэр гоё. Хүмүүс юу муухай гэж хэлнэ тэр муухай буюу хүмүүсийн ингээд нийгмийн тэр бодол сэтгэхүүгээр өөрийгөө дүгнээд нийгэм яаж амьдарч ин тэр амьдралаар амьдраад нийгэм хаашаа явж ин тийшээ л яваад идэг. Гэтэл яг хүн юун жаргалтай байгаа юу гоё гэдгийг мэдгүйгээс олж бид нар өөрсдөө алддаг, өөрийгөө ойлгохгүй хүмүүс маш их болж эхэлдэг. Бусдын жишгийг дагсаар агаад бусдад таалагдах гэж амьдарсаар агаад ингээ өөрийгөө алдаж эхэлдэг. Тэгэхээр яг үнэхээр сул тал гэж бодож ивэл сул талаа давуу тал болтол нь хүн хичээгээд үзэх хэрэгтэй. Тэгээд яаж гоё давуу тал болсноо бусдад хуваалцах ч юм уу. Заавал хуваалцдаг юм ахад ингээд өөртөө гоё хийж болно. Эсвэл тэр өөрхөн байгаа ямар нэгэн тэр дүр төрхтөө одоо утга учир өгч сурах хэрэгтэй.
За одоо тэгээ магадгүй ингээд таны ямар нэгэн өөртөө ингээд таалагддаггүй болохгүй байна гэсэн зүйлтэй бүр сууж агаад гүнзгий төлөвлөж байгаа гоё өрөөлүүд, магтаалууд, гоё хайрууд ингэж хэлээд тэгээд өдөр болгон тэрийг хэлээд үзэх хэрэгтэй өөртөө. Өөрийнхөө биеийн махбодтой, өөрийнхөө системд, өөрийнхөө даалт хумсартаа хэлээд үзэх хэрэгтэй. Тэгээд тэрнийхэн төлөө бас ингээд алхам хийгээд үзэх хэрэгтэй. Ингээд одоо өөрийнхөө төлөө хийж байгаа тэр алхмууд, өөртөө хэлж байгаа үгнүүд таны нэгдүгээрт хандлагыг өөрчилнө, хоёрдугаарт таны энергийг ч өөрчилж эхэлдэг. Тэгээд гуравдугаарт бид нар яг тэр зүйлийг юу гэдгийг бүрэн өөрчлөх гээд ч юм уу бүр ингээд толчсон гоё болгож сэтгэл санаа амран гэсэн байхгүй. Тэр өөрчлөгдөж болно, бүр өөрчлөгдөхгүй насан туршийн зүйл байж болох байхгүй юу. Тэгэхээр тэрийгэл бид нар гоё давуу тал болгодог, тэрийгээ бүр хүч болгодог, тэрнээсээ бүр ингээд кайф урам авдаг ийм л болох хэрэгтэй. Энээрээс амьдралын одоо баримтлагдаг хамгийн гол зарчим бол сул талаа давуу тал болгох. Тэгэхээр миний энэ юм байна гэж гомдлцох хооронд тэрэндээ улам ингээд талархаад тэрнийг улам хүч болгоод тэгээд нөхцөл байдлыг өөрчлөөд одоо өөр гоё арга сэдээд өөр гоё ингээд зүйлийг бий болгоо явчих нь хүний хувьд бол маш чухал гэдэг. Тэгээд угаасаа ингээд өөрөө сул дорой өөрийгөө байнга голдог ч гэдэг юм уу өөртөө ихтгэлгүй хүний хажууд хүн ер нь байхыг хүсдэггүй. Эргэн тойрны хүссэн залхаж эхэлдэг. Яг ингээл ихний удаа өрөвдөөл тэр чинь юм уу гэд сүүл рүү ингээ байнга өөрийгөө ингээл одоо гутардаг өөртөө ийм байдаг. Тэгээд тийм хүмүүс чинь дандаа бусдын муу талыг хардаг, дандаа бусдын сул талыг хардаг, ийм сэтгэхүйтэй болчдөг. Тэгээд тийм хүмүүсийн үгийг сонсоод та өөртөө гутраад байвал та өөрийнхөө хэл хязгаарыг мэддэггүй, өөрийгөө хинбэ гэдгийг мэддэггүй л адилхан байна гэсэн. Гэтэл угаасаа ингээ өөрийгөө ойлгоцсон хинбэ гэдгийг ойлгоцсон хүн бол хүмүүс юу гэж хэлж ийсэн нэгдүгээр тэрийг өөртөө давуулдаггүй, хоёрдугаар тэрийг тайлбарлах шаардлагагүйгээр тэр хүн болоогүй хүн байна да. Энэ хүн нэг жоохон ухаарч ирсэ гэдэг юм уу тиймэрхүү зүйл төрөөл танд ямар ч одоо тийм нөлөөлөл үүсэхгүй. Гэтэл нөлөөлөл үүсээд байна гэдэг өөрөө маш хэцүү зүйл. Ялангуяа хүмүүс ингэдэг. За бусдын үг хамаагүй. Гэхдээ хайртай хүмүүс маань хэлэхээр ингээд үнэхээр эмзэг байдгаа гэдэг байхгүй. Гэтэл юусэн нэг юмыг бид нар ойлгох хэрэгтэй. За эргээд эмгтэй хүн жишээн дээр ингээд гэр бүлийн тал дээр яриад үзэхэд хизээч одоо нөгөө эмгтэйлэг энерги гэдэг байгаа шүү дээ. Эмгтэй энерги тэмцдэг, араас нь гүйдэг, ингэдэг, тэгдэг одоо ийм энерги биш. Гэтэл тийм энергийг гаргаад эрэгтэйгээ хангаад ч юм уу эрэгтэйдээ ингээд бэлгэсэлт бариад за эсвэл эрэгтэйгээ ингээд авч яваад ингээд эрэгтэйгээ ингээд хитрхи ингээд тахаар энэ өөрөө юу болдго юм бэ гэхээр эрэгтэй хүн өөрийн болгоцсон юм байна. Энэ хүн миний болцсон юм байна гэдэг ойлголт орж ирээд тэр эмэгтэйн төлөө хичээхэ болж эхэлдэг. Тэр эмэгтэйг анхаарахаа болж эхэлдэг. Эрэгтэй хүн угаасаа төрөлхийн маш өндөр эготой байдаг учраас би гоё хүн, би сайхан тэгэхээр надад илүү гоё эмэгтэй эрэгтэй л гэж боддог гэсэн. Тэгэхээр тэр эмэгтэйг одоо эрэгтэйгээ муулаад өгнөдэй гэсэн үг юусоо би хэлэхгээгүй те. Эрэгтэй хүнийг чадахгүй байгаа зүйлийг ингээд өөрийг ингээд бүр болцсон юм шиг, биелсэн юм шиг магтдаг. Өөрт нь ойлгуулдаг эмэгтэй хүн байх нь чухал. Хоёрдугаарт тэрийг ингээд гоё, уян найлархай, гоё үгээр ингэж хэлдэг байх хэрэгтэй. Чи өнөөдөр маш юм гоё зүйлэн зам надад гаргасан. Чиний ингээд надад ингээд гаргасан энэ чанар чинь энэ сэтгэл ингээд маш гоё ойлгосон гэд тэр хариу үйлдэлийг маш гоё гаргаад тэгээд одоо юу гэдгийг зүгээр ингээд танд санал тавьж өгөхөд баярлаа ямар хөөрхөн баярлаа гэх ингээд юм гоё реакц үзүүлдэг байх хэрэгтэй байхгүй. Гэтэл одоо энийг цэцэг өглөө гэж тод вау ингээд миний өдрийг чинь ямар гоё болгоо гэх ингээд инээгээл баярлал догтлол хүүхэд чигдэг хөөрж байгаа байдлыг чинь эрэгтэй хүн хараад тэр инээж байгаа догтлж байгааг чинь л өдөр болгон харахыг хүсэх байхгүй. Тэгээд тэр чинь юу байна гэдэг нь чухал өвнөөс юм уу эд материалаас юм уу юу гэдэг тэр гаргаж байгаа сэтгэл болгоны нэмэлтээ гоё хүлээж авдаг юм реакцтай маа гээл метрэгээд харах мөнгөгүй байсан ч өөрөөс нь тэм сэтгэл гарахгүй байсан ч амьдралынхаа туршид ээж аав нь ингээд тийм амьдрал үзүүлээгүй байсан ч хамаагүй эрэгтэй хүн суралцаж хичээж эхэлдэг. Би энэ хүний төлөө тэм зэрэгтэй, би энэ хүний инээмсэглэлийн төлөө, би энэ хүнийг баярлуулахын төлөө би эрт хайрлах хэрэгтэй. Эсвэл би ажиллаа гоё хийх хэрэгтэй, би гэрлүүгээ яарах хэрэгтэй. Би өнөөдөр энэ хүнд гоё үг хэлэх хэрэгтэй, би нүнийг баярлуулах хэрэгтэй гэдэг юм одоо сэтэл төрж эхэлдэг. Гэтэл бэлэг өгөөд эсвэл тэр хүн эрэгтэй хүн гэдэг гоё үг мөг хэлэхэр за эсвэл хэрэггүй би тийм бишээ гэж үгүйсгээд
миний харь өнөд гоё харагдаж байна. Үгүй би муухай харагдаж байгаа зү гэдэг ч юм уу тий. Тийм. Эсвэл энэ эмэгтэй гоё яагаад зү гэх юм шал өөр эмэгтэйтэй өөрийгөө харьцуулаад энэ эмэгтэй юм бахад би юм байна ч гэдэг юм. Эсвэл нөхрөө өөр хүнтэй харьцуулаад ч юм ингээд нэг юм харьцуулсан ойлголтууд бол өөрийнхөө үнцнийг мэдтгүү, тэр эрэгтэйгийнхээ үнцнийг мэдтгүү, муухай байдлыг ингээд үүсэж эхэлдэг. Эрэгтэй хүн хизээч юм харьцуулагдсан мэдрэмжинд маш дургүй байдаг. Байн харьцуулаад чи тэр юм байна, энэ юм байна, нийгэм юм байна, чи ингээд одоо юу гэдгийг чи ажил хий, чи ингэдэг биш. Тэр хүний сул тал дээр нь биш, болоод байгаа зүйл дээр нь давуу тал дээр нь өдрөө цаашаа дэвэл эрэгтэй хүн угаасаа хичээдэг. Тэгээ тэрийг тунгийн нас тааруулах хэрэгтэй. Баян гадна бүтэн болон нэгэнтэйг нь чи чаднаа гэл ингээд чадахгүй зүйлийг хүртэл чадвалаад тахаар хүн сэтгэл зүйн дарамтанд орчдөг. Нэг өдөр чадчихгүй болохоор тухайн хүний итгэлийг алдсан юм шиг. Тэгэхээр алдахгүй нь зүгээрээ ингээд амьдралд баян тэр мундаг гэж байхгүй шүү дээ тий. Тэгэхээр чи ингээд алдсан ч гэсэн чи гоё сайхан хэвээрээ байгаа гэд ингээд тэр хүнийг тэрврээд тайтгаруулж чаддаг. Тэр хүн ямар ч том алдаа гаргаж болно. Тэрийг нь тайтгаруулад хайрлаж чаддаг байвал нэгдүгээр тэр хүн танд үнэнээ хэлнэ. Тэр хүний сул дорой байдалж байна уу? Тэр хүний одоо гаргасан алдааг нь та ингээ гой хүлээж авдаг, ойлгодог байвал эрэгтэй хүн танд худлаа ярих болж эхэлнэ, үнэн байж эхэлнэ. Тэгээд тэрийг нь ингээд одоо сэтгэл зүг нь амарсны дараа яаж ингээд өөрчилж болох уу, яах вэ гэдгийг ингээд гоё тэр хүний хүлээж авах байдлаар ингээд гоё мэдрүүлдэг байх нь өөрөө чухал ойлголт байдаг гэсэн. Тэгэхээр ингээд эмэгтэй хүний гаргаж байгаа энэ одоо байдлууд, хичээл зүтгэлүүд эрэгтэй хүний хэн байх уу гэдгийг одоо 100% ингээд шийдэж идэг. Эрэгтэй хүн зайлаад эрэгтэй хүн авч яваад байгаа юм шиг нэ цаана бол эмэгтэй хүний тэр арга ухаан явж идэг байгаа байхгүй. Тэгэхээр та ингээд нэг гоёж гангалцсан өста тасархай нүрээ буцсан ингээд тасархай брэнд өмссөн эмэгтэй байхаас илүү оюунда, хандлагатай, энергитэй, дотоод дүн чанартай, өөрийгөө хайрлагатай ингээд анхаарчвал ингээд та угаасаа гоё сайхан эрэгтэй хүнийг өөртөө татаж чадна, гоё сайхан гоё сайхан ажлыг, гоё сайхан бүхнийг өөртөө татаж чадах байхгүй. Тэгээд угаасаа ингээл тэ эрэгтэй хүн бол өөрийгөө ингээд за захираад байдаг эмэгтэй дургуун байна. Өөрийнх нь ханаас хит шарга үзэлдэг эмэгтэй дургуун байна. Өөртөө итгэлгүй эмэгтэй дургуун байна. Бас хитрхи хүчтэй эмэгтэй дургуун байна. Маш хүчтэй ингээл харизм гаргаал эрэгтэй хүн өөрийгөө сул дорой гэдэг мэдрүүлэхэд бас дургуун байна. Тэгээ ингээ эрэгтэй хүн юунд дургуй гэдгийг нь маш сайн ингээд мэдээд авчих хэрэгтэй. Өөрийг нь хайрцуулахад дургуун байна. Тэгээд өөрийг нь үнэлэхгүй эрэгтэй бас дургуун байна гэх ингээд өөрийг нь сонсдог эрэгтэй хүн бол маш дургуй буюу ингээд маш гоё ярилцаж чаддаг, өөрийг нь сонсож чаддаг хүндээ эрэгтэй хүн бүгдийг ярьдаг. Түүнээс угаасаа эрэгтэй хүн юм ярьдаг гэсэн юм бол байхгүй. Эрэгтэй хүн ibiгээд байж идэг гэдэг ойлголт байхгүй. Тэгээд чи юм байх хэвээр, чи тийм байх хэвээр гэж хизээч ёстой гэдэг юм хэлж болохгүй. Өөрхөн аав ээж, ахын дүүс эсвэл өөрхөн шүтдэг хүнтэй найз нөхдөд юу гэдэг хизээч ингээд харьцуулж болохгүй. Тэр хүний гоё сайхан зан чанарыг ингээд магтаж, өрддөг, арыг нь гоё дааж чаддаг, гоё сайхан эмэгтэй байдаг. Тэгээд өдөр болгон өөрийгөө хайрлаад өсөж хөгжиж байгаа, өдөр болгон суралцж байгаа эмэгтэй хүнд эрэгтэй хүн татдаг. Нэгэн хэвэндээ байдаг, орж ирэхэд ярилцахад ингээд нэг юм тутгсан хэв шиг ингээд нэг л юм ярьдаг, нэг л байдлаараа байж идэг, нэг л төрхөөрөө байж идэг хүнээс бол хүн яг үнэндээ бол ингээд залхдаг байхгүй юу? Өмнөд ямар ч хүн байхыг бол хүсдэггүй. Гэтэл нэг өдөр ороод ирэхэд маш гоё өөр сэдв ярьдаг. Тэр нь дандаа гоё тий, гоё сайхан юмуд ингэсэн тэгсэн ийм юм байдгийн мэн, тийм байдгийн мэн гэнгээд өдөр болгон танаас нэг гоё суралцж чаддаг. Нөлөөлж чаддаг. юм байна. Ингээл ийм юм ингээл танаас тэр гоё юм сонсгож одоо яардаг болох нь шүү дээ. Тэгээд тэр чинь зүгээр л та өөртөө хасан туршлагаа л ярьж байгаа. Түүнээс ийм байх хэрэгтэй гэдэг юм чи ингэрээ тэгэрээ биш. Тэр ийм гоё байдлуудыг л хүн гаргаж чаддаг байх. Тэгээд өдөр болгон гоё хувцас өмсчдэг, өдөр болгон өөрөө гоё байлгачдаг тий. Ингээд өдөр болгоны ингээд эрчим энерги нь гоё янз бүр байдаг тий. Тэр нь ингээд аль болох ааштай муухай биш. Өөрөө сэтгэл зүгөө өдөртөж чадахгүй янз бүрийн ааш авир гаргадаг тэрийг эмгтэй хүний л мөн чанар энийг тэрээ гэл тэгээд ингээд альбан хүчээр хүнийг хайрлуулах гэдэг. Буюу тэгэхээр хүн ер нь альбан хүчээр хайрлуулах гэдэг ахаар л хүн залхдаг. Танаас залхдаг юм. Чи намайг ихгүй байна, чи намайг ихгүй байна, чи ингэхгүй байна, чи юм байна гэдэг л танаас залхан танд хайртай гэж хэлэхээс ч ядарна.
Тантай хамт байхын оронд та тэр гоё энергийг өгч чадахгүй байвал гоё энерги өгдөг газар руу явна, гоё энерги өгдөг хүнтэй хамт байхыг хүснэ. Тэгээд тэрийг гоё энергитэй хүнийг олж чадахгүй бол одоо тэр ариг тамхи ч юм уу ингээд өөр зүйл рүү орж ирнэ. Тэгэхээр бид хоёр сая подкастын эхэнд бас ярьжсэн л да. Энэ за ингээд нэг үргэлжлүүлээд ингээд багшаа ярьж байгааг сонсоод миний хэл хөөрчлөлтөө нэг юм догтлолтой болоод их гоё бүгд одоо энэ подкастыг сонсож байгаа бүсгүйчүүд маань яг яавал би одоо нэмэн багшаа хэлж байгаачлан ийм гоё арга бэлэг талыг тэнцүүлсэн, өөрийгөө хайрлсан, одоо бусдаас хайр хүртсэн ийм эмэгтэй болох юм бол гэд ингээд эрэл хайгуул судалгаа хийж эхлэх бол гэдэгт бол би итгэлтэй байна. Тэгэхээр бүр юм догтлсон учраас багшаа энэ асуултыг ингээд маш ингээд ороод ирж байгаа шүү гэхгүй. Өөр юм асуух гэжсэн ингээд ороод ирж байгаа шүү. Нэмэн багштайгаа хамтраад заанаа саяхан дотоод орчмын гайхамшиг төвийнхөө бяцлагын багш бэлтгэх сургалтанд сууж төгсөөд багшлах эрхийнхаа сертификатыг авсан. Гэхдээ өөрийгөө бол би болоогүй байна. Дахиад суралцах ёстой гэж ингээд бодож байгаа дүгнж байгаа. Тэгээд багштай бас баярлалаа гэж хэлмээр байна. Учир нь юу вэ гэхлээр энэ сорон зэмлэлтэй гэд нэрлэгдсэн подкаст маань сорон зэмлэлтэй гэд нэрлэгдсэн сургалт болоод бас онлайнаар бүсгүйчүүдэд хүрэх гэж байгаа. Тэгээд энэ сургалтанд сууснараа өөрийгөө хайрлах урлагт те хэрхэн одоо ямар үйлдэл хийвэл яавал те би энэ оршуудаа бусдыг сорон зэмэд татах юм бэ гэдэг энэ эмгтэй болох арга ухааныг заах маш олон төрлийн тип өгөх те ийм сургалт болгож байгаа. Тэгээд багшаа энэ сургалтынхаа талаар та ингээд дэлгэрэнгүй мэдээлэл манай сонсогчдод маань хүргээч гэж хэлмээр байна. Тэгээд надтай хамт бас энэ сургалтыг намаа бас нэгээх хэсэг нь болоод ингээ оруулж ирсэнд баярлалаа. Тэгээд сургалтанд маань суугч байгаа бүсгүйчүүд байх юм бол бүр суугч байгаа гэдэг ингээ яриад байгаа шүү би. Яа тэгэхээр багшийн яриаг сонсоод би аягүй догдолсон. Тэгэхээр бүсгүйчүүд маань ч гэсэн яг сургалт явна гэд ярингууд би сууч гэсэн нэрээ яг ном багш маань үний юм ярьж шүү. Би илүү их мэдээлэл аваад бүр юм гоё болох юм гэж бодож байгаа байхаа. Тэгэхээр багшаа энэ талаараа ингээд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэвэлтэй бүсгүйчүүдэд маань. За тийм. Ерөнхийдөө миний өөрийн яг энэ амьдралын зорилго өөрөө даалгаврууд ингээ маш олон маа. Тэр дундаа миний зорилго хамгийн гол хүндэлдэг би өөрөө хүндэлдэг зорилго маань юу гэхээр хүмүүс туслах. Тэгээ хүмүүсийн өөрчлөгдөд амьдрал нь үнэхээр гоё болсныг харж байгаа тэр мэдрэмж өөрөө энэ амьдралд авч болох хамгийн кайфтай гоё мэдрэмж гэхгүй. Амьдралаа гоё болгох гэж амьдралаа өөрчлөх гэж бид нар одоо хичээдэг болохоос биш, суралцдаг болохоос биш, гоё болцсны дараа сурыг, гоё болцсны дараа ингээ гэдэг юм бол амьдралд байхгүй. Яагаад гэвэл амьдрал чинь өөрөө жаргал завлан үнэн. Гэхдээ тэр олгоныг туулах сэтгэл зүй чинь таныг жаргалтай амьдруулж гин үү, зовлонтой амьдруулж гин үү гэдэг чинь шийдэд байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол тийм одоо юу гэдгийг яг үндэ 50,000 төгрөнд байх хэмжээний одоо тийм үнцэн сургалтаас ерөөсөө биш байхгүй маш үнцэнтэй сургалт байгаа. Тэгэхээр энэ сургалтад түрүүний яриадсан бүх зүйлийг бид яг одоо тийм эмгтээлэг нэр яаж хийн, хосууд ямар аюул зүгээрийн, эмгтэн хүн ямар аюул зүгээрийн, ээж хүн ямар аюул зүгээрийн, энерги ямар айлах уу. За бид нар одоо үнэхээр өөрчилж чадахгүй байгаа тэр трама буюу багаасаа авч ирсэн эсвэл амьдралтаа авч сэтгэл зүйн олон шархууд байгаа. Тэрийг бид нар яаж хамгаах юм? Тэр чинь ингээм амьдралт чинь яаж нөлөөлөд байгаа юм те? Тэгээ та үнцнээ яаж ойлгох юм, харилцаагаа яаж авч явах юм ингээд бүгдийг нь танд зааж өгч хамтдаа ярилцаж хамтдаа өөрчлөгдөх ийм гой сургалт байгаа. Тэгэхээр та өөрийнхөө төлөө хичээгээд зүгээр ингээд дэлдөө шалтгаан гарахгүйгээр яг шийдээд за би яг одоо гэдэг юм гоё шийдвэрээ гаргаад хүмүүстэй бас ингээд гоё сургалтанд суугаасай, битэрийн сургалтанд хамрагдаасай гэж хүсэж байна. Тэгэхээр битэрийн хувьд бол бэлэн. Бид хоёр бол одоо байгаа бүхний та нартаа ингээд та нарыг бүрэн өөрчлөхийн төлөө өөрийнхөө ингээд тэр гоё хамгийн гоё дүрийг бүтээж дүр гэдэг маань өөр нь дахиад мөн чанар юу хиймэл дүр шүү дээ. Тэр хамгийн гол дүрийг мөн чанарыг бүтээхийн төлөө хичээгээсэй гэдэг одоо ийм ойлголтыг бас хүмүүстээ өгөхийг хүсэж байна. Тэгээд та бүхэн дотоод оршин гайхамшиг пэйжүүд болон зөв захиагийн заана гэдэг пэйжүүдний аль нэгэн рүү н ороод сургалтын пост орсон байгаа. Тэгээд тэр гоё сорон зэмхтэй болохын төлөө хичээгээрэй. Тэгээд заана маань бас яг хэдэн явагдах тэл болон бусад гоё мэдээллийг өгвөл
Аха. За энэ сорон зэмэгтэй сургалт маань зөвхөн одоо энэ удаадаа ингээд шууд ингээл анхлан хөтөлбөр гаргаж ирээд явж байгаа юм биш шүү. Манай дотоод оршин гайхамшиг төв дээр маань тогтмол одоо бяцлаглалын хичээл, одоо йогийн хичээлүүд ингээд олдгоо. Тэгэхээр түрүүн багшийн хэлсэнчлэн одоо бүгдээрээ өөрөөсөө эхлээд өөрийгөө хайрлах урлаг суралцчлаа. Дотоод одоо эмгтээлэг энерги ингээд сэргээчлээ. Мөн одоо ингээд гоё affirmation түрүүн багшийн хэлснээр affirmation ингээд хэлээл ингээд одоо яаж хийх талаар бас багш маань ингээд хөргөж байгаа. Үн цэнээ яаж бүтээх, өөрийнхөө үн цэнийг яаж үсгэх ингээд мөн одоо та нартай ингээд одоо яг л нэрэ багшийн хэлснээр хамгаал гоё байдаг бүхнээ гаргаж та нартай ингээд зөвлөн мөн хосын бясалгал бас энэ дээр явах юм байгаа шүү. Номын багш маань өдөртөж явуулна. За тэгээд түрүүн багшийн хэлсэнчлэн та үнэхээр дотооддоо авсан тэг бага наснасаа авсан одоо ийм трама гэмтэл байх юм бол одоо дотоод хүүхдийн бясалгал гээд ийм одоо бяцлаглалын хичээл маань бас ороод ирж байгаа шүү гээд маш олон зүйлийг багтаасан багт сургалт байгаа. Тэгээд 5 сарын 13-нд эхэлнэ. 5 сарын 13-нд онлайнаар эхэлнэ. Тэгээд хичээлийнхаа цагийг аль болох бид хоорондоо ярилцж байгаа. Ажлын цаг дуусаад та гэртээрээ хоолундаа ингээд хүртээд зоогсны дараа ингээд явагдах учраас та нар маань бас тэр зүйл дээр санаа зовох зүйлгүйгээр одоо сэтгэлээ чилээлгүйгээр өөртөө гоё хөрөнгө оруулалт хийгээд энэ сургалтанд маань бас ороод ирээрээ хамрагдаарай гэж хэлмээрээ мөн одоо манай номин багш маань аягүй гоё боломж олгосон. Тэр маань юу вэ гэхээр сургалт маань зүгээр нэг сургалт болоод өнгөрөхгүй 9 сая төгрөгийн ийм шагналын сантай сургалт байгаа. Тэг яг энэ боломжийг алдахгүйгээр одоо ингээ гадаа хавар болоод байгаль дэлхийн ингээд өнгөө сэргээгээд бүх зүйл ингээ гоё сэргэж та бас дотроосоо гоё сэргэлтийг мэдрэхийг хүсчихвэл манай сорон зэмэгтэй сургалтанд маань хамрагдаарай. Миний хувьд гэх юм бол заамаа нь бол яг ингээл гэртээ байжгаад яаж ингээд өөрийгөө өөрчилж болохыг гэртээ байжгаад яаж гоё болж болохыг гэл үнийгээ судлаад ингээл хэрэгжүүлдэг. Яагаад гэхээр 2 жилийн өмнө яг суманд бүхрийнхээ ажлын шугамын дагуу суманд амьдарч ирсэн. Тэгээд энэ хугацаанд бол яг тэр бүхнийг ингээд судлаад суманд бол гараад гоё сургалтанд хамрагдах боломжгүй. За одоо наад жил фитнест явах нь боломжгүй байдаг. Тэгэнгүүт яг гэрээсээ би яаж ингэж гоё болж болох юм гээд энийгээ судлаад бусдаа ингэж зөвлөдөг байсан бол миний энэ жилийн 2024 онд тавьсан гол зорилго маань юу байсан бэ гэхлээр би илүү мэрэгчлийн төвшөнд би илүү мэрэгчлийн болох хэрэгтэй байна. За би мэрэгчлийн болоод мэрэгчлийн одоо хамгийн сайн чадаад байгаа өөрийгөө хамгийн сайн бүтээсэн энэ хүмүүсээс суралцаад би одоо бусдад бас энийг ингэж түгээх хэрэгтэй байна гэдгийг ойлгосон учраас 2024 онд би ийм зорилго тавьсан. Тэгээд энэ зорилго маань яг би 2017 оноос хойш бяцлахал одоо сонирхол YouTube-ээр дагаж хийгээл одоо YouTube л бол миний хамгийн том багш байсан гэх юм уу. Тэгээд 24 онд яг энэ өөрийн юм гэсэн бяцлаглалын багштай болъё мөн йогийн багштай болъё гэж ингээл зорилго тавиад судлаад хайж хийсэн. Тэгээд нэг тийм номин багшад өөр ирэхгүй ингээд татагдаад номин багшийн одоо бичлэгүүдээ би YouTube-ээр үздэг байж байгаа. Багштай яаж холбогдох мэдэхгүй л байсан л да. Тэгжсэн чи яагаад чи би нэг юм одоо нөгөө юу гэдэг штэ Einstein гэгийг ингээд ботоор нь худалдаж аваад ихний ботыг ингээд уншаал явчихсан чи багшийн пост надад харагдсан. Тэр пост нээсэн бэ гэхээр йогийн багш болохыг сонирхож байгаа хүмүүс байх юм бол пост харагдаа. Тэгээ би тийшээгээ дарж ороод дотоод оршин гайхамшиг гэдэг рүү дараад орсон чинь дахиад бяцлаглалын багшийн сургалт бяцлаглалын анхан шатны сургалт зарлагдсан байсан. Тэгээ би яг ямар гоё юм бэ яг эн чинь нөгөө номин багш маань вэштэй би яг энэ сургалтанд хамрагдах хэрэгтэй гэв. Тэгээд бяцлаглалын анхан шатандаа бүртгүүлээд юуныхаа бяцлаглалынхаа багшийн сургалтанд ингээд бас бүртгүүлсэн. Тэгээд багшаасаа маш их зүйлийг суралцаад явж гин. Тэгээд миний хувьд бол яг анхлан суралцаад өөрийгөө ингээд шинээр нээгээд явж байгаа гэж хувьдаа бодож байгаа. Тэгээд би багш шигээ ийм илүү гоё олон гэрлийг ингэж түгээсэн олон гэрлүүдийг ийм бүтээсэн ийм одоо бүсгүй болохыг хүсэж байна. Тэгээд миний амьдралд өгөгдсөн одоо гол зорилго миний энэ дэлхийд амьдарч байгаа нааша энэ оршихуйд хүрэлцэн ирсэн миний гол зорилго гэх юм бол би дотроо юу гэж боддог вэ гэхээр яг л би ийм сайн сайхан зүйлсийг бусдад түгээхээр
одоо бэлтгэгдсэн хүн гэж өөрийгөө боддог. Тэгээд энэ маань тэр дундаа энэ йог, бясалгал гэдэг энэ чиглэлээр би бусдыг өөрчлөх юм байна, бусдад туслах юм байна гэж боддог учраас ингээд багшийнхаа шавн олоод ингээд бэлтгэлтэй явж байгаа. Тэгээд багштаа дахиад тэгээд багштаа маш их баярлж байгаа шүү гэж бас хэлмээр байна. Тэгээд та нар маань ч гэсэн гоё ийм их хувь өрөөлөө манай намын багшийн маань шав болоод одоо энэ саран зэмэгтэй сургалтаас эхлээд ингээд цаашдаа маш олон гоё сургалтууд зарлагддаг, угаасаа явагддаг. Тэгээд гараа нь ингэж тавигдах байхаа, энэ саран зэмэгтэй сургалтаар тавигдах байхаа гэдэгт бол би итгэлтэй байна, итгэж байна. Тэгээд занаатаа зөвхтаа бүгдээрээ хамтдаа энэ одоо амьдралынхаа туршид хүнчээс суралцаар л байдаг учраас юм сурж байгаадаа мэдгүй байгаадаа ичих хэрэггүй, санаа зовох хэрэггүй, зүгээр мэддэг, чаддаг нэгнээс нь арай өөрөөсөө төрүүлээд явсан нэгнээс нь маш сайн суралцаад өөрийгөө бүтээгээд яваарай л гэж хэлмээр байна. За маш гоё мэдрэмжүүд өөрийнхөө туршлагуудаас хаваалцсан. За надад баярлалаа. Тэгээд энэ дээр бас нэг юм нэмээд хэлэхэд бид чинь нөгөө нэг заанагийн маань хувьд ч бай, миний хувьд бай бас нэг одоо адилхан бас дээрээс наавштай зүйлний үхээр тасралтгүй ингээд амьдралаас суралцдаг энэ байдал нь зааны хувьд бол бас маш гоё чухал гойсон гэдэгтэй байхгүй. Тэгээд миний чинь бас миний амьдралын нэгэн одоо зорилго дээрээс нь энэ оршин нэг хууль нь юу гэхээр бид нар суралцдаг энэ амьдрал чинь өөрөө нэг том сургууль ахгүй. Тэгэхээр суралцаа болоод эхлэхээр, ухаархаа болоод эхлэхээр бид нар нэг юм архны тойрон даав шиг амьдарч эхэлдэг. Ерөөсөө та үнэхээр энэ амьдралд тасралтгүй суралцаад бид нар бүх зүйлээ суралцж болно. Тэгэхээр тэр суралцж байгаа, өсөж байгаа процесс чинь л таныг хамгийн гоё өргөчн бүтээж идэг. Түүнээс биш одоо юу гэдгийг бид нар яг анх төрсөн шигээ төрөөд одоо ингээд зөвхөн эргэн тойрны авсан тавхан мэдээллээрээ амьдралыг дүгнээд амьдрал бол юм гэдэг шүүр айгу нийтдээ ойлголт. Гэтэл амьдрал бол хязгааргүй, бидний үзээгүй, хараагүй, ойлгоогүй зүйлс маш их. Тэгэхээр амьдралыг яаж гоё баялаг адлагдaltaй аз жаргалтай байлгах юм бэ гэхээр таны энерги чинь, таны одоо тэр амьдралыг харж байгаа зүйл чинь хязгааргүй байх хэрэгтэй. Хязгааргүй байлгахын тулд хүн суралцах хэрэгтэй. Тэгээд заримдаа бид нар ихтэй ингээд өөрийнхөө үзэл бодлоос өөр зүйлийг хүртэл суралцж тэр зүйлийг бид нар үнэлж хөндлөж эхэлдэг байхгүй. Миний хувьд жишээлбэл би ямар ч төрлийн зүйл ярьж исэн тэр хүнээс би суралцж идэг. Эргээгээд одоо зүгээр ингийн амьдрал дээр ингээд ярихад намайг доромжилж исэн ч юм уу, эсвэл надаа муу хандж байгаа, намайг ингээд муулж байгаа ч юм уу, тэр хүмүүсээс ч гэсэн би суралцдаг. Ягаад гэвэл тэр хүн юу ярьж байна. За тэгээд тэндээс нь үнэхээр надад өөрчлөх зүйл юу вэ гэдгийг би олж хардаг. Түүнээс биш энэ хүн намайг ингэчлээ, тэр хүн намайг тэгчлээ гэдэг ингээд одоо тийм юм бодохч надад тийм энерги байдгүй гэсэн. Тэр олон суралцаад үнэхээр одоо намайг ингээ хүн гомдоовол тэр гомдоод байгаа шалтгаан тэр хүний яагаад гомдоосон, эсвэл би ямар үйлдэл гаргасан гэдэгтээ дүгнэлт хийгээд өөрчлөгдөөд хувьсаад явчихдаг байхгүй. Тэгэхээр өдөр болгон өөртөө анхаардаг, өдөр болгон суралцаж чаддаг, суралцахынхаа төлөө хичээж чаддаг буюу би ийм сургалтанд суулаа гэж бодъё те. Ийм юм одоо эсвэл хоббитой бай. Эмэгтэй өөрийгөө хайрлах гэдэг бас хамгийн чухал зүйл нь өөрөнгөсөө хоббитай ах, туртай юмтай ах. Тэрийг ингээд гой зуршуул алгаад ингээд хийдэг. Тийм эмэгтэй хүн энерги гой гаргаж чаддаг. Дээрээс нь тэр гой энергийг ингээд авч явж чаддаг. Эрэгтэй хүнч бай, эргэн тойрны хүмүүс ч бай, гой зуршилтай, өөрхөн төлөө байдаг хүнд ер нь аль татагддаг. Гэтэл өдөржингөө ингээд онц зүйл хийгээгүй. Тэгэл ингээд ажилдаа маш их стресстэй. За тэгэл тэр ажлынхаа хамаг стрессийг гэртээ авчиад ирчдэг. Ажил амьдралаа ялгаж салгаж чаддгүй. Хийж байгаа зүйлд аз жаргалтай кайфтай байж чаддгүй. Стресс бухимдлыг ингээд мэдрээд зовоод идэх тийм эмэгтэй хүн ингээд өдөр хоногийн өнгөрүүлээд байна гэдэг чинь өөрөө маш их стрессийн хэрээр хүн өвдөж эхэлсэн. За өвдөж зовж байгаа тэгээд ингээд шаналж зовсон амьдрал бол хэдийн ингээд хүн ингээд энэ бахан би амьдрал дээр амьдраад байгаа юм шиг хэрнээ сэтгэл дотроо хэдийн ингээд тамд байгаа юм шиг зүйлийг мэдрээ явж идэг байхгүй. Тэгэхээр мэдрэмж идэг бол маш чухал. Бид нар гоё зүйлийг мэдэрч гоё зүйлийг ингээд одоо амьдралдаа өргүүлж явах хэрэгтэй. Түүнээс бид нар нэг өдөр аялаад эсвэл нэг өдөр ингээд мөнгөтэй олоод эсвэл нэг өдөр бидний хүсэжсэн гоё хөр гарч ирээд ч юм уу те. Нэг л өдөр гинт зорилго биелээд гэсэн юм амьдралд огт байхгүй. Тэр болгон бидний жижиг сажиг бүхэнд мэдэрч байгаа хандлага, бидний
тэмцэж байгаа, хичээж байгаа зүйлээс л үүдний. Одоо ямар нэгэн харилцаанд ингээд асуудал гарахад би яадаг вөхөр маш сайн суралцдаг. Яг тэр харилцаан дээр хэрвээ магадгүй би одоо нэг хүн надад ингэж хэлсэн байж болно шүү дээ. Миний одоо магадгүй хайртай хүн ч юм уу. Чи хитрхи одоо юм захирангуй байгаад байна. Гэтэл би захирангуй биш мэш одоо юу гэдгийг эсвэл миний байгаан л юм. Эсвэл одоо юу гэдгийг тэрийг зөвтгөхөд ингээ хэрэлдээд байхаас илүүтэйгээр за би яг юун дээр ийм алдаа гаргасан байна. Чамд яасан ч тийг санагдаж байна гэд деталь бүрийг асууад ойлгоод тэгээд яг тэр одоо юу гэдгийг өөрхөн одоо тэр захирангуй зантайгаа тэмцэж байдаг юм одоо юу гэдгийг тэр харизма өөрчлөх тэр сургуультанд суух ч юм уу эсвэл тэр талын мэдээллүүдийг авах эсвэл чадсан болцсон мундаг одоо хүмүүсээс нь зөвлөгөө авах ч гэдэг юм уу төлбөрөө нөгөөд чамаагүй зөвлөгөө авах гэдэг ч юм энэ зүйлүүд чинь буюу жижигхэн зүйл дээр та өөрчлөгдөж чадах юм бол хүмүүс таны хэлэд маш гоё дуртай байна таныг маш гоё хайрладаг болно яагаад гэхээр энэ тантай харилцаад ер нь маш гоё аз жаргалтай байдаг болдог тантай ойлголцож та ямар ч хүнтэй юм ярьсан та ямар ч хүнд орчинд орсон одоо байнга жаргалтай байдаг болдог гэсэн үг. Өдөр ингээд алхам бүр дээрээ тэмцэлтэй алхам бүр дээрээ би ийм хүн гээд өөрөө одоо ингээд хитрхи юм туйшилсан ойлголт тавиад байгаа юм бидний маш өрн тавгүй болгодог л гэдгийг хэрэгтэй. Тэгээ угаасаа бид нар одоо ингээд бусдад гомдоо шаналгаа сууж явах бидний амьдрал хитрхи богино. Тэгэхээр энэ богинохон амьдралыг бид нар аз жаргалтай суралцаж энэ амьдралын үүрэг дагавраа биелүүлж бусдад гоё аз жаргал сайхан бүхний түгээж л одоо өнгөрүүлвэл хамгийн гоё гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр би цаанаасаа бас асуумаар байна. Гэр бүл гэдэг зааныг хэвж ер нь хэр чухал байгүй ер нь ганц би яваад байхын зүг үү ганц би явж байгаа нь одоо тийм муу зүйл үү эсвэл хүн яаран гэр бүлтэй болох ёстой юу эсвэл гэр бүлтэй болохоос өмнө одоо мэдсэн сурсан байх ёстой ч гэдэг юм уу тийм зүйл юу эмэгтэй хүний үед Тэгэхээр ер нь бол нөгөө одоо миний л хувийн бодол шүү гэдгийг бас хэлээ. Тэгээд туйлын зөв, туйлын буруу гэсэн юм бол байхгүй. Тэгээд хүн болгон дотроо яг нэг юм үн цэнтэй гэр бүлийн хувьд гэх юм бол яг нэг төлөвлөсөн өөрийнх нь нэг үзэл бодлын юм байдаг байх гэж би боддог. За тэгээд миний хувьд гэх юм бол нөхөртөөгөө 10 дугаар ангиасаа үргэлж эхэлсэн нэг ангид байсан бит хоёр. Тэгээд миний хамгийн тэргуунд тавьдаг үнэт зүйл гэх юм бол миний гэр бүл одоо яг миний бүтээж байгаа миний гэр бүл гэсэн миний одоо бүхий л зүйл маань одоо миний гэр бүл гэхээр би ч өөрөө нэг юм гэр бүл төвтэй хүн байгаа даа тий. Тэгэхээр одоо яг хүмүүс чи одоо ингээд нэг гэр бүлгүй байгаа энэ чи юм байж болох уу гэж хэлэхээсээ илүү ер нь бол угаасаа л хорвог хүн болгон хасаараа дуулах жамтай байдаг учраас одоо яг л түрүүний битүүрийн яриад байгаачлаа тэр эсрэг бүсний өөртөө татж байгаа гэсэн нэг энэ эмгтээлээ энергитэй бас холбоотой байгаа шүү дээ. Тэгэхээр хүн болгонд яг нэг тийм юу байдаг байхгүй юу? Эмгтэй хүн болгонд нэг тийм хөрхөн ийм гоё ингээ хайрламаар шинж чанар байгаад идэг. Ер нь бол ингээ хүнтэй харьцаж үзээгүй, нэг үг сарж үзээгүй байхдаа тэр хүнийг дүгнэн гэхээсээ илүү яг ингээд хажууд нь очоод суугаад, уулзаад, юм ярилцаад ингээд ирэхээр хүн болгонд ингээд хүнийг татах нэг тийм гоё сан чанар байдаг. Тэгээд тэрийг илүү их ингэж олж хардаг байх. Одоо ясан болов гэж боддог. Тэгээд энэ гэр бүлтэй болох гэдэг тухайд бол яг юм юм айнда хугацаа маш тагн болохоор болно доо гэж би хувьдаа боддог төрлийн хүн баггүй. Хэрвээ та өнөөдөр ингээд яа залуугүй хөргөө байгаа бол хугацаа нь цагаан болоогүй байна л гэсэн үг. Аянда та өөртөө яг ингээ өөрийгөө гоё хөгжүүлээд өөрөө ингээ тасралтгүй сайхан байж чадах юм бол танд угаасаа тэр сайхан хүн хизээ нэгэн цагт одоо ирнэ та тэр хүнийг одоо бид хоёрын түрүүний л яриад аачлаа өөрийнхөө энергиэр одоо ингэж өрн дууднаа угаасаа тэгдэг юм дуудагддаг юм тийм учраас та ингээд одоо намайг ингээл юутай нөхөртэй тэгсэн ирнэ нөхөр нь магадгүй дэрэгдэн байж чаддаггүй одоо хол ажилтдаг ч юм уу юм эмэгтэй сонсож байгаа байх нөхөртэйгөө хүүхдтэйгээ хамтдаа маш аз жаргалтай байгаад ингээд ийм нэг амьдралаас аваад хүртэж болох бүхэл тэр аз жаргал амжилтыг хүртэж байгаа эмэгтэй сонсож байгаа байх эсвэл магадгүй одоо найз залуу таньжлан ингээд тэнгэр талцсан байгаа юм эмэгтэй сонсож байгаа магадгүй ингээд нөхөртэй болох юм найз залуу болох юм гээд хүсэж байгаа юм бас юм маш олон төрлийн эмэгтэйчүүд сонсож байгаа байх л та. Тэгээд аль нь ч байсан та
өөрөөсөө л бүх зүйлийг эхлээрээ аль нь ч байсан та энэ амьдралд чадчих. Та энд оршин байгаа чинь хамгийн чухал байна. Тийм учраас одоо үнэн худал энэ туйлын зөв энэ туйлын буруу гэж юусоо тэгэж авч үзэлгүйгээр яг өөрийнхөө хиймээр байгааг нийгэмдээ хүрээлэлдээ ингэж нэг хор өрөхгүй хүн шиг би л энийг хиймээрээ ингээл айгүй эго өндөртэй те ер нь ингээд зарим одоо бүсгүүчүүд маань зарим хүмүүс маань яадаг вэ гэхээр нэг одоо би гэх үзэл нь айгүй өндөр байхаараа эргэн тойрны хүрээлэл их айгүй заваад юм бол өөрөө гэсэн хүмүүсийг өөрөөсөө түлхчээд юм болов уу гэж боддог. Тэгэхээр ярина гэхээсээ илүү сонсогч байж чаддаг би гэхээсээ илүү бусдаас суралцахыг ингэж эрмэлздэг байх юм бол гэр бүлийн харилцаанд ч тэр найз нөхдийн харилцаанд ч тэр багш шавийн харилцаанд ч тэр ер нь олон нийгмийн харилцаанд ч тэр илүү тийм амжилттай харилцааг бий болгож чадах юм болов уу гэж боддог. Тэгээд хорвоог ер нь хосоороо туулах юм жамтай юм чинь ер нь бол нэг тийм ганцаараа байна гэхээсээ илүү харилцаа үүсгээд үзээрээ тий харилцаа үүсгээд айл болох бие биенээ одоо ингээд ойлгох гээд өөрийгөө зөвөр ойлгуулад нөгөө хүнээ бас юм зөвөр ойлгодог. Ойлгоол яваад байна гэхээсээ илүү өөрийгөө зөвөр ойлгуулчаад ер нь бол тийм байх хэрэгтэй шүү гэдэг ингэчих юм бол ер нь бол хосоодын харилцаа ер нь ингээд нэг хамт харилцаа тогтоох ч юм бол илүү одоо устдаа бат бөх байх юм болов уу гэж боддог. Түрүүний л манай багшийн хэлсэнчлэн яг л өөрийгөө хайрлаад тултал нь хайрлаад чадах юм бол тэр хүн таны дэргэд яг л таныг хайрлаад тэгээд эргээгээ та өөрийгөө хайрлаж ингээд бусдаас өгөхгүй ингээд хайрлахгүй байгаад ирж болохгүй бусдыг бас маш сайн ойлгодог, маш сайн сонсдог, хүндэлдэг байгаарай л гэж хэлмээр байна. За маш гоё өөрхөн одоо туршлага гоё зүйлсээс хаалцсан баярлалаа. Тэгээд ер нь аль тийм бид нар яг ганц бие байсан ч бай, усараа байсан ч бай, аль нь ч байсан бай өөргөө л өдөр болгон харилцаад хөгжүүлээл өдөр болгон суралцаал угаасаа бид нар өөрсдөө таних тулд амьдралаа аялалч нь дууссан шүү. Тэгэхээр илүү ингээд өдөр болгон угаасаа суралцаад өөргөө хайрлаад явж байгаа хөгжүүлж байгаа хугацаанд бидний бүх юм ингээд гоё болоод бүтчихэдэг. Хамгийн гол нь яг ингээд хоёр хүн нэгдээд нийлээд идэл нь илүү нь өөрийгөө хайрлах, өөрийгөө ингэх тэр цаг хугацаанд жоохон багасгаад байдаг учраас хэрвээ одоо нөхөртэй болоогүй ч юм уу ганц бие байгаа хүмүүсээ л өөрийгөө бүрэн дүрэн хайрлаад өөрийгөө бүрэн дүрэн ойлгох хэрэгтэй. Би ямар үед одоо ямар байдгийн бэ гэдгийг маш сайн мэддэг. Тэгээд тэр өөрхөн болохгүй байгаа зан чанар дээрээ өөрчлөлт хийждэг тий. Түүнээс биш ямар нэг асуудал гарахад шууд уурлаад хэрэлдээл ингээд байдгүйгээр өөрийгөө тайвшруулж чаддаг, өөрийгөө ойлгож чаддаг ийм хүн ер нь бол ийм хүнтэй байх хүн маш гоё байдаг штэ тий. Өөрийгөө мэддэг хүнтэй. Тэгэхээр өөрийгөө мэддэг, өөрийгөө өөрчилж чаддаг байгаасаа гэж хүсэж байна. Ерөнхийдөө энэ одоо тастыг энэ хүрээд ерөнхийдөө дүүргээ тэгээд ойлоо үргэлжлүүлээд бас шууд ер нь ярилцаа явуулъя гэж бодлоо. 2 дугаар ингээд болгочээ. Тэгээд та хэд маань үргэлжлэлийн ингээд үзэхгүй бол бас бүр олон цаг болж гоо байна. Тэгэхээр 2 дугаар болгочээ. Тэгээд комент хэсэгт бас та хэд маань өөрийгөө бас ямар эмгтэй баймар байдаг вэ гэдгээ гой бичээсэй гэж хүсэж байна. Яг би нэг ийм эмгтэй баймар байдгаа. Тэгээд өөрт чинь яг тэр байдаг бас юм гоё зан чанаруудаа, туршлагуудаа ингээд гоё бичээд те. За ингээ өөрийгөө би ингэж нэг хайрлсан чинь надад ийм мэдрэмж төрсөн. Тэгэхээр өөрийгөө энэ ингэж хайрлуул гоё юм байлээ гэсэн тэр мэдрэмжүүдэд хуваалцаараа тэгээд энийг яг 2 дахь дугаар дээр нь энэ талаар бас гоё дэлгэрэнгүй та нартай ярьж өгье гэж бодлоо. За тэгээд саран зэмхтэй подкастын маань тэрүүн дугаарт бас оролцож сурж мэдсэн зүйлээ хуваалцсан багштай баярлалаа. Тэгээд оршихуйн бүх зүйлс хоорондоо уялдаа холбоотой байдаг учраас та одоо заанагийнх нь хувьд одоо багшийнхаа ярианаас ойлгосон ганц зүйл нь өөрийгөө тултал нь хайрлаад өгөөрэй, өөрийгөө хөгжүүлээд өгөөрэй гэдэг зүйлийг маш сайн ойлгож авлаа. Тэгээд багштай бас талархлаа. За тэгээд энэ үртэл сонссон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд та бүхний маань юу сонссон цагаан хүсэл сэтгэлэн бүтгүүлтгай. Тэгээд энэ амьдралдаа өөрхөн хамгийн байж болох одоо бүр би ингэж амьдрсан шүү дээ гэдэг тэр бахархалтай хамгийн сайхан амьдралаар амьдраасаа гэж хүсэж байна. Тэгээд амьдралд гоё хүмүүс, гоё үйл явдлууд зөндөө байдаг. Тэгээд бид нар ирж байгаа энэ таагүй зүйлүүд ч гэсэн бидний тэр гоё өдрүүдийг
одоо мэдрүүлэхийн тулд гоё сургамжуудыг, ухаарлуудыг гоё туршлагыг хөрөмтлүүлэхийн тулд таны хамгийн супер таныг бий болгохын тулд бий болж идэг гэдгийг бити мартаарай. Тэгээд та бүхэн маань Zana and Family гэдэг пэйж хуудас болон дотоод шунга хамшиг пэйж хуудас руу ороод энэ подкастын 2 дугаар дугаарыг үзэж болно. Дээрэс нь бидний зарласан сургалтын мэдээллийг бас авах боломжтой шүү. Тэгээд хамт исэн хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Урьдсан Zana-да баярлалаа. За баярлалаа. Бүгдэнд нь гигэн сайхан бүхнийг хүсье. Баяртай.